Металл хөгжим. Металл хөгжмийн тухай ярихад бол ганц нэвтрүүлэг, ганц цаг, 2 цаг, магадгүй 7 хоног яриач дуусахгүй барахшгүй ийм баялаг хөгжмийн төрөл байгаа. Харин амьд хөгжмийн энэ олон жанр дотор бол металл хөгжмийг маш товчхондоо илэрхийлэх юм бол хүч чадал, эрх чөлөө, өөрийн өнгө аяс, өөрийн гүн хантай ийм маш том хөгжмийн төрөл байгаа. Харин Монгол улсын хувьд болохоор металл хөгжмийн түүх нь 1984 онд эхэлсэн байдгийн. Тэгээд тухайн үед 1984 онд одоо монголчуудын сайн мэддэг Bon Jovi, Guns N' Roses гээд хамтлагч үүсээгүй дөнгөж үүсгээд анх суурай тавьж исэн үе байдгийн. Харин тэр үед болохоор хэдийнэ металл хөгжимд одоо нөлөө бүхий хувь нэмэр оруулсан Монголын Эсэн салхи гэдэг хамтлаг үүсгэн байгуулагдсан байжээ. Энэ бол одоо манай Эсэн салхи хамтлагийн яг байгуулагдахад яг тэр байгуулагдсан өдрөө 1984 оны 4 сарын 16-нд энэ дэвтрээ нээжсэн дэвтэр байна. Энэ дэр бол одоо бид нэр намын ирмэц харуунд дүр гэж тангараа өргөөд гараа өсгөө зурсан энэ 84 оны 4 сарын 16-нд ч байна. Тухайн үеийн нийгэм социализмыг манай хамтлагыг ойлгодгүй. Юу тоглоод байгаа ямар сонин тоглоод байна. Энэ барууны үйл сурталсан юм байна. Биднээсийг маш их шүүмжилдэг. Тэр утгаараа биднээсийг манай Монголын баг хамгийн анхны шахуу хаалттай хамт болсон. Энэ намын ирмэц харуунд дүр гэдэг тангарагийн бичиг гараа өсгөө одоо ингэ батгаж байгаа инээд төвтэй юм шиг боловч яг тухайн үедээ бид нар бол социалист нийгэмд хориотой байсан барууны үзэл сурталыг баримтсан тийм хөгжим тоглох гэж байгаа учраас бид нар бол ямар ч байсан буруу юм хийж байгаа учраас энээсээ бид нар шантарахгүй. За одоо мэдээж хаагдаж богдох асуудал гарна. Тийм учраас бид нар шантарахгүй гэж энэ гараа өсгсөн ийм дэвтэр байдаг. Одоо янз бүрийн нэгдсэн том концерт тавьж болохгүй. Энэ гинтхийн одоо нэг одоо телевиз радио сурчлагын зүйлээр юусоо явж болохгүй, тоглож болохгүй. Биднээс маш хааж боодог байсан. Гэвч бид нар бол ерөөс шантрахгүй явсан. Яг зөмөр заавал ингэж биднээс хүлээсэнд орж ингэж явах шаардлага байхгүй шүү дээ. Зөмөрөө ер нь явна гэдэг. За энэ дэвтэр дээр бид нар хамгийн гол нь яг одоо ингээд тоглосон бүх тоглолтуудаа эхлээд бичиж байгаа. Одоо энэ хэд чиг бэ? Хамгийн анх хамтлаг маань гуруула байлаа. За энэ одоо ДГ маань байна, би байна, Баярны маань байна. Ингээд энэ дэвтэр дээр бол тоглосон бүх гадруудаа ингээд бичсэн ийм гоё дэвтэр байдгийн. Биднээсээс өөр хүнд рок маягийн тим хамтлаг стилээр тоглодог тим хамтлаг байхгүй байсан. Манай бол ганцаараа байсан. Дөнгөж ангаах дээр чинь нөгөө баялаг хамтлаг илүү нэг хамтлаг. Би баялаг. Дараа нь манайх гараад баялаг зүйлдээ бүр ингэ шокнд тавьсан. Манай дараа гараад баялагчийг ихтгэр ихтгэр 1991 онд Эсэн салхи хамтлагта анх гишүүнээр бас гитарчнаар орж энэ хамтлагтайгаа Зэвэгч нуурс хойган гэдэг концертны бэлтгэлд анх орж эхэлж ирсэн. За ингээ 90 он гараад тоглоо. 92 онд бид нар Зэвэгч нуурс хойган гэдэг одоо хамгийн сүүлийн heavy metal концертод тавьсан бүрэн хэмжээний Энэ тоглолтын дээр бол бид бүхэн одоо бүх чаддаг бүх юмаа хийсэн. Энд оролт хэрэгэлсэн одоо тайзны чимэглэл бүх зүйлийг бид өөрсдөө зохион бүтээж, өөрсдөө урлаж ингэж энэ концертыг анх тавьж байсан юм аа. Энэ концертод бол миний одоо энэ хамтлагт анх орсон хамгийн анхны
уран бүтээл өгөөд хамгийн сэтгэлд хоногдсон сайхан тоглолтыг би энтэхэд хийж байсан гэхээр хаз жаргалтай байсан. Чиний үсийг хэн шивдэж өгсөн юм бэ? Их маш өвчсөн. Энэ чинь баг өчнөө цаг сүлж байсан шүү дээ. Юу бараг шинжлэгээ хийчихсэн. Сүүлд нэг битчих гээд уучцаа ингэ. За 2004 онд болохоор бид нар болоод жинхэнэ бэд металлыг орсон. Ягаад гэхээр 80 оны сүүлээр болоод ер нь heavy metal маань ер нь жоохон унтрагтэйш ороод шинээр трэш бэд гэдэг стилүүд гарч ирсэн. А бид нар мөн л одоо метал хөгжим байн хөгжиж байгаа учраас бид нар энэ бэд метал гэдэг одоо өхлийн метал хэлбэр рүү ороод 1996 оноос эхэлж бэлтгэл хийж эхэлсэндээ Би хамтлагаасаа 2003 онд албан ёсоор хамтлагийнхаа бие бүрэлдэхүүнээс чөлөө авч нэг ясандаа одоо цэргийн нэрийнхэн бол одоо пенсэндээ гарч миний өөрийн одоо үндсэн мэргэжил болох галын автомашин техник зэвсгэлэнгийн инженерийн алба руу нэг ясандаа төрийн албан зүтгэхээр ингээд хамтлагаасаа гарсан. 2001 оноос одоо хамтлагтай шинэ цус сэлбэ гэж шийдээд ингээд шинэ залуу хөгжимчдийг бүтэн 2 жил бэлтгэл хийгдэж хэмжээ бид нэр 2004 онд жинхэнэ анхны өхлийн метал саранд орох асан мат гэдэг тоглолтод тогсоно. Хамтлагууд ч ингээд салаад нийлээд хоорондоо юунаас бол цалдгийг яадаг нэг төрнөөс бол тийм үүс бол яадаг тэр сайн мэдхгүй. Гэхдээ бол бид бол өнөөдөр цалаагүй явж байна. Нэг 2 гишүүн маань өнөөдөр тодорхой хэмжээний зүгээр хувийн асуудал биш. Янз бүрийн тийм үүш амьдралын шаардлага гэдэг юм хамтлагаас гарч байгаашаа. Манай хамтлагийн миний дайч нөхдүүд маань өнөөдрийн хүртэл 40 жил ингэж одоо стилдээ үнэнчээр өнөөдрийн одоо тийм одоо үхлийн одоо металл үхлийн рок гэдэг юмыг өнөөдрийн хүртэл тоглож байгаа хамтлагийнхаа андуудаа би маш их багархаж явдаг. Би хамтлагийнхаа маш их баярлж явдаг. Бэнүүдтэй 40 жилийн минь төргий.
угаасаа л эсэн сэлхэгтэй холбогдоод 2000 оноос хойш одоо ингээ баг 24 жил шугай эсэн сэлхэд бөмбөрчний үүрэг гүйцэтгэсэн байна. Тэгээд энэ бол мэдээж Монголд хамгийн хүнд хэцүү урсгал death metal. Миний хувьд эсэн сэлэх хамтлагтай 2014 оноос хойш одоо хүртэл тоглож байна 10 жил болсон байна. Тэгээд энэ хугацаанд хамтлагтай хамтаас гадагшаа тоглолтод явж байлаа. Монголоо хэд хэдэн метал фестивалууд болон Playtime наадам гэх мэт тоглолтод оролцож байлаа. Бас шинэ цомгон дээр нь хамт тоглож ажилласан байгаа. За 2023 оны хавар энди надад нэг санал тавьсан. Би тэр саналыг сонсоод маш их гайхсан, бахархсан, маш их сэтгэл догтлсон. Тэрний юу гэхээр манай Айсын салхи хамтлагт 2 дугаар гитар чи хэрэгтэй байна гэд хэлжсэн. Тэгээд би тэрийг сонсоод анхандаа итгийг ходлоо тоглож гин гэж бодож байсан. Тэгсэн чи тэр нь бол үнэхээр 2 дугаар гитар чи хэрэгтэй байсан билээ. Тэгээд би энэ саналыг бол маш их бахархалтайгаар хүлээж авсан. Одоо хүмүүсийн хэлдгээр юу гэдэг тов тавилан гэдэг юм одоо байх ёстой гэдэг тийм л нэг одоо юу гэдэг үгээр хэлэхэд одоо ямар байд юм бэ? Ямар ч байсан эсэн сэлхэд би байх ёстой, хийх ёстой. Энэ бол миний үүрэг гэдэг нэг тийм л одоо хувь зохиол гэх юм уу одоо. Миний хувьд метал хөгжмийг 1990 оноос хойш ер нь бол анх одоо хороолын нэг метал музик алтайх дээр сууж анхныхаа касет авч яснаар хэлж байсан. Тэгээд энэ хугацаанд түүнээс хойш ерөнхийдөө метал хөгжмийг байнга сонссоор ирсэн. Хайртай хамтлагуудаас болж өгвөл зорж очиж үзхийг хичээдэг. Метал хөгжим өөрөө бол яг цэвэр шудраг чин сэтгэлийн хөгжим гэж юм бодож явдаг та. Тэгээд Айсын салхид ороод хавраас ороод энх баяр буюу Жими соло гитарч Айсын салхигийн багшаараа шавн болоод хаддаг баяр шав ороод албаасаар тэгээ би энэ хамтлагт ороод анхныхаа тоглолтыг 2023 оны 3 сарын 4-нд Wake Up гэдэг Growl of Clown хамтлагийн зохион байгуулдаг Wake Up тоглолтын дээр анхныхаа тэр хавраа гарч тоглож байсан. За рок тэр дундаа юм death metal бөмбөр тоглох гэдэг бол маш их хэцүү, маш их эрчим энерги бусад хөгжимчдөөс гэх юм уу илүү их бэлтгэл их шаардлагатай байдаг. Тэгээд одоо яг анхандаа гэвэл одоо эсэн салхи хамтлагтай би баг бүтэн 2 жил шахуу бэлтжиж тэгжиж дараа нь Энди баяр хоёр за чи одоо эсэн салхигийн бөмбөрчин болсон шүү гэж үгийг 2 жил энэ дараа надад хэлжсэн. Тэрнээс өмнө бол яг хоо бэлтгэл хийгээл байлаа тэгэл 2 жилийн дараа бас тэр үгийг сонсоод маш их баярлж ийсэн. Одоо тэр үед чи 22 дэх байсан. Тэгээд энэ мундаг ах нартайгаа ингээд хамт тоглож байгаа нь бас миний хувьд нэр төрийг гэж бодож явдаг. Тэгээд ер нь бол метал хөгжим бол хизээч нэг сонсоод эхэлсэн бол хизээч тэрнээсээ гарна гэж бол байдаггүй бах. Илүү гүнзгий улам судлаад улам их хамтлаг үзхийг хичээгээл улам их одоо тоглодог залуучууд нь улам илүү ур чадвар шаардсан илүү гоё хөгжим хийх хичээгээд явдаг ийм хөгжим гэж боддог доо. Метал хөгжим бол амьдралын хахар хатуу үнэн. Чи төрсөн л бол үхэх нь бол мэдээж гэж Энди хэлдэг. Тэр харгас сатуун хөгжим тоглоход ер нь их техник ер нь их шаардна. Хэмжээ, техник ер нь тоглоход ер нь бус хөгжмийн жанруудаас бол нэлээд хэцүү л дээ. бид бол ямар нэгэн тийм одоо юу гэдэг чимтэй санхүү эдийн засаг мөнгө юм уу ямар нэг юмар бол холбогдоогүй. Бид яг зүрх сэтгэлээрээ энэ хөгжмийн төлөө явж исэн учраас бидэнд тэгж нэг тийм тэр дундаа миний хувьд бол тийм волонтер гэсэн ямар нэгэн тийм бодол санаа бол орж ирж байгаагүй.
Дүч хүрсэнээр дөрөө дарсан ат гэж Монголын сайхан үг байдаг. Аясан сэлэх 40 жил тоглосон. Одоо тоглож байна. Хойшиж гисэн тоглох болноо. Одоо энэ хүртэр явж байгаа одоо Энди Баяраа хоёрыг хараад одоо юу гэдэг юм те хүндэлдэг, хайрладаг. Нэг талаараа энэ хоёр хүн маань одоо бас миний бараг ааваас бараг дутхгүй тийм надад тийм байр суурь эзэлдэг. Тэгээ Энди Баяраа хоёр маань одоо үнэхээр одоо үгээр хэлхийн аргагүй тууштай ингэж явж байгаа нь бол одоо бараг дэлхийд байхгүй байна. Аясан сэлэх хамтг бол 1984 онд анх метал хөгжим тоглосон. Тэр үед бид нар цор ганцаараа байлаа. Одоо бид нар маш олоолаа болсон. Энэ бол аясан сэлийн гавьяа. Та саяхан нэг камед нэг тоглолт болсон шүү дээ энд манай тоглолт. Тэгсэн чи түүн дээр ингээд тоглолт болохоос нэг 10 минут өмнө ингээд гадаагаар тамхитмар санагдаад манай өнөө хүргэн битээр. Тэгэл гадаагаар тамхи хасаагаад байж чи нэг бацаан ярьж байна. Тэгээ би санаад ороочгүй байж чинь. Аха та энэ тоглолтыг үзэх гэж байгаа юм уу гэж тэгж. Чамаагүй. Тий. Оо за. Тэгэхээр би тий гэж гисэн чинь. Та хэрэггүй байхаа гэж тэгж. Тэгтэр би яагаад хэрэггүй гэж би яагаад тоглолт үзэж болдгоо гэж. Гэхдээ яг болно л да. Гэхдээ амар штэ гэд. Юу наймаар ингэж чи энэ чи дандаа өнөр металлуу тоглолдог. Хамгийн хүнд урсгалуу тоглолдог. Тэгээд та бол дайрлах нь дайрагдах юм байна гэж тэгж. Гал тэгч одоо энд нэг хамтлаг байгаа гэж тэгж. Ямар хамтлаг гэдэг чи. Аясан сэлэх гээд хамтлаг байдаг юм а гэл. Яадаг хамтлаг ш тэр үст амар хамтлаг. Одоо сүүлийн миний үеийн залуучууд малуучууд түүнийг одоо аюул сонсдог болцсон байгаа. Одоо түүнийг үзэхгээл одоо ингээд ирж байгаа энэ тоглолтын дээр гэл тэгж байна. Тэгэл ингээд манах тоглохоор боллоо. Тэгээ би ингээд тайзан дээр гараад гитар мартаараа ингээд тааруулаад ингээд дүү гэл. Тэгээ санаач ороо ингээд ойжгаад ингээ харч өнөө оцсон чи багны тэмдэгч наашаа стүр гээл хараал. Тэгээд би өнөө нэг бацаан чи байна да гэж бодоол тэгээд санаад ороочгүй тэгэл хөгжмөдөө залгах. Тэгэл тоглолоо. Тэгсэн чинь өнөө хүүхд зөөрхөж штэ. Бүр ямар ч бусад юмд анхаарал байхгүй болцсон. Зөвхөн тэр над руу хараад ташиг үгүй. Тэгэл ингээд хараал ясан гэл. Тэгээд нэг дуу тоглоо, хэдэн дуу тоглоо. Тэгээд ингээд дундуур нь товсолцоо болоод. Тэгээд ингээд би ингээд буугаад нэг тамхич санаад ингээд хажуугаар нь явсан ч өнөө очиж. Зогсоож одоо байхгүй гээд. Тэгээд ингээд явдлахаараа хойноос ихэл хараал гэсэн. Тэр залуучууд нэр хөөхий юм бэ. Хүмүүсийн яриа байдаг л да. Танаа хамтлаг 40 жил тоглосон бол яагаад зурагтаар гардгүй? Яагаад одоо ингээд нөгөө нэг янз янзын нөгөө сквадрын талбай дээр тоглодгүй? Яагаад одоо ингээд зурагт мөхтөр гарч олонний хөртөл болдгүй гэсэн тийм асуудал маш их ирдэг. Энэ дээр бол ганцхан хариулт байгаа. Манай хамтлаг бол метал хамтлаг. Метал хамтлагийн барьдаг хоёр философи байдаг. Нэг нь бол мөнгө олохын төлөө биш. Хоёрт нь бол улс төрийн төлөө биш. Энийг бид нар барьдаг учраас мэдээж тийм сквадрын талбай янз янзын тийм гой сайхан юмд бол бид нар тоглодгоо өргөддгөө юм байдаг. За тэнгууд яг бас асуулт зөндөө ирдэг л да. Одоо би бол зүйл талбайд улсад батж авлын яамны сургууль төгсөөд энэ дээрээ ажиллаж байсан. За тэгээд зах зээл хөгжингүүд цагдаагийн метал хөгжим хоёр бол нэг тоогонд юусаа багтахгүй учраас аль нэгийг сонгох болсон. За ингээ 90 он байх 90 он гарангууд хүний эрх яригадаад эхлэнгүүд би метал хөгжмөө сонгосон. За ингээ метал хөгжмөө сонгоод өдөө хүртэл эндээ үнч явж байна. Яг асуулт байдаг. Та эндээ харамсдаггүй юм уу? Гэсэн асуулт байдаг. За хэрвээ би одоо хуулийнхаа ажлыг хийж исэн бол мэдээж одоо яг юм бичдэг учраас дор яхад бол одоо хуулийн ухааны доктор, профессор юу ч юм тийм байсан байж магадгүй. За хэрвээ цагдаагийн албанд байсан бол одоо цагдаагийн дарагч юм уу хурандаа ийм ч болсон байж болох юм. Зүгээр
Ийм байх юм бол ашин салхи маань байхгүй болох байсан учраас би ашин салхиар сонгосон. А эндээ бол надад болоод өчүүхэн шарамлах юм байдгүй. Ягаад гэвэл би Монголын металл хөгжмийн төлөө зүтгэсэн. Шин залуу хамтууд маань маш их олон гарч ирж байна. За одоо бол яг ингээд одоо ашин салхи шиг яг жинхэнэ стилдээ үнэнч тасралтгүй уран бүтээл хийгээд зоригтой явж байгаа хамтлаг бол одоо гарын 10 хорон батхаар байна. Манайх Булсраа хамтлаг. Тэгээ би дуучин Тамираа байна. Би Булсраа хамтлагийн бас гитарч Бат сайхан байна. Манай хамтлаг бол 2003 оны 2 сарын 8-нд анх байгуулагдчихсан. Манайх блидер металл чиглэлээр тоглодог. Бид нар одоо блидер металл гэдэг урсгал өөрсдөө одоо нэр томьёо гаргаж зохиож гэсэн үг л дээ. Тэгж өгсөн нэг болохоор урсгал болохоор бидний одоо ер нь дэлхийд одоо цор ганц урсгалаар тоглож байгаа гэх юм уу да бид нар. Тэгээ 5 онд манай нэг 5 дуутай CD гарч ирсэн. Сингл CD. Тэгээд 2008 онд Хоосон ертөнц гэдэг 11 дуутай цомог гарч ирсэн. Тэгээд 13 онд нэг 10 жилээрээ нэг амплагийн тоглолт хийжсэн. За сайн байна уу? Метроном хамтлаг байна. Би метроном хамтлагийн дуучин Гага байна. Бас гитарчин Даги. Манай хамтлаг 2003 онд байгуулагдсан. New metal чиглэлээр тоглодог. Анхны нэг видеого бид нар чи 2006 онд хийжсэн. За тэгээд манай хамтлагийн альбом Anarchist альбом 2008 онд гарч ирсэн. New metal бол ер нь бол яг тэр биднийг яг байгуулж байгаа үед яг тэр тухайн үед эд мандаж ирсэн усгал та. Тэгэхээр энэ усгал бол яг тийм нийгмийн эсрэг, нийгмийн одоо болж өгдөг юм шүүмждэг тийм бас жоо политикийг шүүмждэг тийм үндсэн шин чанартай одоо яг тэр босод металл болчих нөгөө хитрхи бас нэг талыг барьж одоо юу гэдэг нь даранхуй ёсны ч гэх юм уу хөл мөхөс сатан утаа гэдэг юм нэг дул байхгүй дээ. Сайн мэцхан уу. Practice Cycle хамтлагийн гитарчин Ганч байна. Practice Cycle хамтлагийн дуучин Арчулуун байна. За манай хамтлаг бол 2014 онд анх байгуулагдсан металкор чиглэлээр тоглодог юм хамтлаг байгаа. Ер нь бол их багаас олон янзын амьд хөгжим их сонсдог байсан. За тэгээд метал хэлтгүү тэгэл хөнгөнөөс хүн хүртэл авахлаа бүх хөгжим сонс. Тухайн үедээ сайн ойлгодгоо манай гэрт одоо тийм цуглуулгаар дээр сонсоод кассетаар тийм хөгжмүүд өгд юм байна. Тэгээд тэр олон рок энэ амьд хөгжим дундаас юм явж аваад олон хөгжим сонсоод юм метал хөгжимд илүү их дуртай сонирхолтой гэдэг юм дэж хэлсэн. Арав хамтлаг 2014 оны 8 сард байгуулагдсан. За 10 дахь хамтлаг нь бол Melodic Death Metal-аар тоглодог. Одоо нэг 3 цомогтой явж байна. Анхны цомог 2015 онд гарсан. Нүүдлийн дайч гэдэг нэртэй. Мөн 17 онд гүрэн нэртэй 2 дахь цомгоо гаргаад 2017 онд бид нэр Орос зохион байгуулсан олон улсын анхны том фестивальд очиж
хоёр хамтлаг тоглосон нэг нь болсон. Мэдээж одоо метал хөгжмүүд маш олон жанрууд байдаг. Тэгэхээр тэрний дотроос яг ийм аялгуулаг мелодиктэй металын тоглолтоор одоо бид их онцлог. За тэрэндээ ч бид их баяртай байдаг. За сайн байцгаана уу? Global Clown хамтлагийн дуучин хүрлээ байна. Гэт манай хамтлаг бол 2014 онд анх байгуулагдчихсан. Defcore урсгалаар тоглож эхэлсэн байгаа. Уран бүтээлүүд хийж эхэлсэн байгаа. Тэгээд хамгийн анхны альбом маань Сүнсэн хот буюу Fallen City гэртэйгээр гарч ирсэн 8 дуутай. 2021 онд манай хоёр дахь альбом болох Салвтай альбом гаргасан байна. 5 дуутай. Металч ингээл амар хүнд дуулаад ийм ер нь ийм амар хүнд шүү дээ. Карматик хамтлаг байна. Манай хамтлаг 2017 онд байгуулагдсан. Одоо 24 он гэхээр 7 дахь жилдээ явж байна хамтлаг. Анх 4 хүний гэр бүрэлдэхүүнтэй байгуулагдаад одоо хүртэл 4 хүнийхээ бүрэлдэхүүнтэй үндсэн бүрэлдэхүүнээр явж байна. Би өөрөө хамтлагийн соол гитарчин, вокалист, үүрэгтэй, фронтмен. За Сэгэ байна. Багасаа ерөөхдөө хосөх, готика, айсан салхи гэл ер хамтлагуудын нэрийг сонсч ер нь өссөн. Манай хамтлагийн жанр гэвэл пост болон атмосферик жанрын black metal урсгалын хамтлаг. 18 онд Black Branches of the Heart буюу зүрхний хар мөчрүүд гэмэх EP цомог гаргасан 5 дуутай. 21 онд Vitality буюу үхэл хэмээх нэртэй 8 дууны бүрэлдэхүүнд бүтэн альбом гаргасан байгаа. Тэгээ 17 оноос хойш Монголд болж байгаа бүхий л метал концерт бүх зүйлд оролцож хамт байсаар ирсэн байгаа. Ер нь бол яг манай хамтлагуудын одоо ерөнхий дутагдал гэх юм бол одоо эмоцороо те одоо метал хөгжим тоглол гоё юм байна гэдэг нэг хамтлаг байгуулдаг. Нэг одоо пистол болоход тэрэнд орох зорилгоор нэг хамтлаг байгуулдаг. Тэгээд тэрний дараа ингээ байхгүй болдог. Энэ бол одоо ерөнхий дутагдал. За тэнгууд яг зөвхөн хамтлагуудаа ингээ харахад ер нь бол хамгийн гол юм бол метал хөгжим тоглоход за дуучид бол олноо. Металчид бол зөндөө олноо. Хамгийн хэцүү юм бол бөмбөр байдаг. Манай металын бөмбөр гэдэг бол зүгээр одоо pop хамтлагийн бөмбөр шиг тоглодог. Маш хэцүү юм тоглодог болохоор тийм бөмбөрчид бол маш хавар байдаг. Тэгэхээр би шинэ залуу байгуулж байгаа хамтлагуудаар миний хэлдэг юм бол за бөмбөрчин чинь ийм байна. Бөмбөрчнээ сайжруул ийм. Бус нь бол болно гэсэн. За бөмбөр бол заавал хоёр үлээ тоглох хэрэгтэй. Өөр зам байхгүй. Бөмбөрчнийг би хамгийн их ярьдаг. За тэгээ мэдээж хамтлаг авч явахын тулд те нэг пистол орчоод биш. Энэ стилээ бүрэн авч явахын тулд ийм нэгдсэн байх хэрэгтэй. Бие бинийгаа ойлгодог, дэмждэг байх хэрэгтэй. Хамгийн гол нь метал зүрхтэй байж ижил метал хөгжим тоглоно шүү дээ. Түүнээс бол одоо нэг сайн гитар тоглодог хүн метал хамтлаг тоглоно гэхээр бол биш. Тэр бол бороо. Тэм учраас метал хамтлагийн одоо байгуулж байгаа хамтууд зүрхтэй байхтай шүү манайхаа. Нах зурагтаар л ORT-ээр орбитер нөгөө
Европ хамтлаг Final of Countdown-ыг үзэл. Эргэл төвцөлтгүйгээр ер нь ингээл метал хөгжим хамгийн гоё гэдэгт дууралж шимтэж Монголд ийм хамтлаг гарч ирэхгүй байх таа гэж битүүхэн мөрөөддөг байсан. Мөрөөдөл мөрөөлж Айсан салхи хамтлаг гарч ирээл. Одоо 40 жил болж байна гэхэд би чинь дөнгөж 84 онд би дөнгөж 2 настай байсан. Тэгээд ер нь тэгээд метал сонирхож ирснээс хойш тэгээд ах нарыгаа мэдчих гисэн дээ. Би бол анх 90 онд тэгж би 2 дугаар анги хүүхэд байсан юм аа. Тэг Монгол телевизээр гарсан шүү дээ чинь нөгөө 33 хагас өдөө нэг хөгжмийн нэвтрүүлэг энд яхаг хараад царай мөрөө нас л зэвүүн зэрэгтэй шүү дээ энд яг чинь. Тэгээд тэр анхны тэр метал дуугийн сонсож ирсэн. Цүм авч байгаа. Би өөр нэр үнэхээр шок. Тийм 1000 нэрийн баруун дэлгүүртэл би нэг 2 удаа харж ирсэн. Яг тэр үчим чи яг хөгжим бүжигт 94 онд орцсон. 96 онд Металлика гэж сонсцсон касет аваад гэж яг энэ дахт 2 удаа хайцсан. Өөр гарын юу арцсан юм ааш. Айсан салхи бол нав баг вахт бол домог шиг яригддаг байсан шүү дээ. Монголд ийм метал хөгжим байдаг, ийм хамтлаг байдаг гэж яригддаг байсан. Ийм байдаг бол би нэг сонсч үзэх юмс гэж айгүйх мөрөөддөг байсан. Нэг юм цуу яриад байдаг шүү дээ. Айсан салхи гэл хамтлаг. Би анх айсан салхи гэл юу юм бол гэл ерөөсөө мэддэг байсан. Ах элчнэр ярьдаг социалист нийгмээс төрсэн хамтлаг. Тэгээд тухайн үед одоо Айсан салхи хамтлагийг ерөөсөө төр засгаас нь тоглоулдгүй дээрээс нь даралдаг байсан гэж ярьдаг байсан. Хамгийн анх Айсан салхи хүмүүс гэж одоо ийм хүмүүс гэдэг юм байна гэдэг. Хамгийн анх энд яхыг харж илаа. Тэгээд анхаараад их хайсан. Сүхтэйс болохоор. Тэг хамгийн анх Айсан салхийг тоглолтын дээрээс үзээд бол ер нь одоо юу гэдэг Монголд ийм зүйл байд юм байна. Одоо манай монголчууд ах нар юм гоё зүйлийг бий болгож явж байгаа юм байна. Тэг юу ойлголтыг авч байгаа шүү дээ. Тэгээ одоо ингээд цуг тайсан дээр тоглоод тэгээ цугаа дайвар баярлж бахархаад ч юм уу. Тэгж явдаг та. Энэ хамтлагийн одоо ахлагч инктэгш Энди гэдэг үнтэй би өөрөө сашгүй холбоотой бид өөр багш шавын барилгатай 2008 оноос хойш явж байна. Яг гоо намайг бага байхад бол Айсан салхи хамтлаг бол Монголын хамгийн анхны метал хамтлаг гэж бол дуулддаг байсан. Одоо юм ах нар байдаг гэж дуулддаг байсан. Тэгээд сүүлд би бас өөрөө бас Айсан салхи хамтлагийнхаа бас нэг хэсэг болоод нэг Playtime 2022 онд бас цогтой тайзан дээр 2-3 удаа гарч ирсэн. Энэ бол бас хамгийн хүндтэй бас сайхан том дурсамжуудын нэг болсон. Монголын металлын хөгжил бол Айсан салхи хамтлагаас ер нь эхэлсэн. Одоо маш их хүч мэдрэгдчихсэн. Одоо энд яах маань яг монитор дээр хичээл өөр урагшаалгал барилдсан шүү дээ. Ихэнх хамтлагууд нь зарим нь тараал бутрах нь бутраал явдаг л байсан. Тэгэл Айсан салхи болохоор тоглоод явдаг байсан. Одоо ч гэсэн тоглож байна тоглолтууд дээр. Аравт хамтлагт манай Айсан салхи хамтлаг бас их нөлөөлж биднээс бас үлгэр дуурайл болдог. Мөн олон хөшөө биднүүсийн үе болон биднүүсийн доотлын үеүүдэд бас их үлгэр жишээ болоод бас их бархалтай зүйлүүд их байдаг. Ер нь амьд хөгжим тэр дундаа метал хөгжим хөгжсөн дэлхийн олон орнуудад бол өөрийн гэсэн метал фестивалууд байдаг. Тэгээд үүнээс дуртах юм бол хамгийн том фестивалууд гэвэл Германы Wacken гэдэг фестивал байна. 30 гаруй жил явж байгаа. Хамгийн сүүлийн үед Францад хүчээ авч байгаа Hellfest байна. Тэгээд яриад байвал ер нь олон метал фестивалууд байгаа л да. Монголд 2014 онд Noise Metal Fest эхэлж ирсэн. 2014 он гэхээр тухайн үед одоо Айсан салхи 20 жилийнхаа ойг тэмдэглэж байсан. Тэгээд Noise Metal Fest-ыг би 2014 онд эхлүүлж байхдаа ер нь гол зорилго нь бол яг метал хөгжмийг Монголд бас олон түмэнд таниулах. Тэгээд ер нь Монгол улс өөрийн гэсэн яг юм 100% метал фестивалтай байх ёстой байна гэсэн бодолтой анх хийжсэн. Тэгээд
Тэрнээс хойш бол ер нь Монголд дэлхийд танигдсан олон том металл хамтлагуудын одоо энэ төлөөллүүдийг авчирсан байдаг. Тэгээд үүнээс яг хамгийн томоос нь дуртах юм бол мэдээж Sepultura байгаа. Шведийн Marduk хамтлаг байна. Польшийн Домогт Vader хамтлаг байна. Hate, Thigh Disease, Японы Defiled, Японоос Setstar Sept, Neuroticos, өөр Монголоос 9 Эрдэнэ буюу Nine Treasures гэд маш олон хамтлагууд ер нь ирсэн байна. Тэгээд ер нь цаашдаа ч гэсэн Noise Metal Fest яг 100% метал энэ өнгө аясаа хадгалаад олон дэлхийд танигдсан энэ хамтлагуудыг авчирсаар байх болно. Мэдээж айсан цэлэх 40 жил болох хугацаанд бэрхшээлүүд маш их тохиолж байсан. За жишээлбэл ярихад бид нэр Монголын хамгийн гой болдог шинжлэлийн үйлчлэг бол Монгол телевиз дээр болдог байлаа. За тэн дээр бид нэр яг албаасаар урагдаг ч гэсэн манай зураач найз нарын хүсэлтээр тэнд бид нэр тоглосон. Тэгээд яг одоо эхлээл гоё хамтлаг тоглоод ингээд байж идэл маш гоё байж л да. Манай хамтлаг гарч ирээд тоглонгууд байдал мэдээж тис ондоо болж байгаа. Дарга бололтой хүн тэр гүр азарах тэрийг хөтлж исэн. Дарга бололтой хүн гүр азарахыг дуудаад загинж байгаа бололтой бид нар ч яхаа тоглоод байдаг. Тэгэл бидний дуусангууд энэ юун гадны хүүхдүүд яагаад энэ төв телевизийн эцэг телевизийн юм дээр тоглож байгаа юм. Ингээд бид нар одоо баг хөгж гарч илаа. Ер нь маш их эрсдэл донд ер нь байгуулагдсан хамтлаг л да. 84 он гэдэг чи одоо юу вэ? Тэгээд чи одоо рок н ролл хөгжмийн зах зоосонд ойлгож ирсэн нийгэм шүү дээ. Тэгээд чи тэр нийгмийг чинь одоо өөр рок н роллын гүнзгий бүр тэр дундаа бүр хамгийн хүнд урсгал болох одоо метал, трэш метал, дэт металын эхлэлийг тавих гэдэг одоо бүр ямар ч суургүй газар суурийг тавих гэж одоо зүтгэсэн хамтлаг юм чинь амар том зориг байхгүй. Их нь одоо Beatles сонсоол гэсэн. Тэгээд рок баллад сонсдог, Smoky сонсдог нийтээрээ тийм л байсан шүү дээ. Яг одоо энэ хотын төв хэдний Kings Mix ингээл Led Zeppelin сонсдог байсан бол гэхдээ энэ нийтээрээ тийм биш л байсан шүү дээ. Тэгээд тийм газар, ийм суургүй газар чинь тэгээд жим үүсгэн гэдэг чинь амар том зориг байхгүй. Тэгээд чи ганцаархнаа тэгээд 90 оны хавьсгад гарan гартал ганцаархнаа тэгээд тэр метал гэдэг гэрлийг байлдан дагуулж замж баргасаар амар зовлон тулсан. Энэ бол бүгд мэднэ. Тийм амар байгаагүй. Биднийхээс ч хэцүү байсан. Бид нар харин бидний энэ хамтлагийн гаргасан жимээр нь явж байгаа хамтлаг шүү харин. Бид нар бүгдээрээ ирнэ. Тий. Тэгэхээр чи энэ хамтлагч яста гавьяатай хэлсэн шээ. 90-ад онд ягаад тэр өнгөр нөхөр 101.7-оор метал нэвтрүүл хөдөлсөн гэж бодож. Угаасаа тэр суурь нь тавигдсан байсан юм. Суурийг хэн тавьсан бэ? Айсан сэлэг тавьсан байхгүй. Тэгэхээр чи тэр чинь суур бэлэн феноттэй байсан гэсэн. Яг зарим хүмүүс хэлдэг л зүгээр. Эрдэнтийн залуучууд тэгвэл метал хэлдэг. За тэр яах вэ гэдэг рок орсууд л нөлөөлсөн юм байгаа зү. Тэр бол байж болно л да. Гэтэ монголчуудаа нөлөөлсөн юм гэж байгаа юм байхгүй шүү. Тэр бол ганц айсан сэлэг байсан байхгүй. Тэгэн нөгөө шагналаар бол төрийн сорилдог гэж байгаа. Үзэл бодол сонсдог хөгжмөдөө үнэнч ингээд хамтлаг байгуулад тэр бүх юмны өөдөөс ингээд тэмцээд одоо болтол ингээд явсаар аваад үнэхээр бахархдаг. Яг тийм чин үнэнч сэтгэлтэй эзэж нэгнийгээ хайдуу маш олон чачмууд биднээс бас үүрэг нөлөө үзүүл биднээс тэрнийхэн дагуу бас хүмүүжсэн болов. Хүний амжилт гэдэг юм бол нэг чигт ингээ хүрээд зогсдог юм биш ингээд тогтмол явж идэг юм учраас би бол одоо Монголын хамгийн өндөр тийм successful хамтлагийг би бол айсан сэлэг хамтлаг гэж боддог. Энэ хүмүүс тийм хэцүү нийгэмд өдий хүртэл ингээд оршин тогтноод дархлаатай яваад ирсэн. Уран бүтээлээ хийсээр яваад ирсэн. Одоо тэгэхээр би 2014 онд бүх юм чөлөөтэй нийгэмд өөрийн гэсэн хамтлагаа байгуулах гэж байгаа учраас илүү чанартай, хүчтэй яг юм залуучууд нь гэж гарч ирэхдээ ямар өнцгөр байх вэ те? Илүү хариуцлагатай, илүү хөгжимлөг байх уу? Тэгээд бас дээрэс нь дэлхийн метал хөгжмийн урсгалын хөгжил одоо явж байгаа шүү дээ. Шинэ жанрууд гэдэг юм уу? Тэдэртэй нь хөл нийлүүлж бас Монгол хамтлаг
гэдэг утгаа бас ингэж авч явахыг илүү ирмэлзэлж явж байсан. Ер нь бол тэгээд Аясан салхи бол мөнхөд урсагдана. Монголын рок н ролл хөгжим төгөн, метал хөгжим төгөнд бол мөнхөд урсагдана. Одоо 84 онд ах нар маань ганцаарч ирсэн бол одоо бүхэл бүтэн одоо мянга гол авсан байна. Энэ дэхэ хэлтгэр бид нэр одоо айрмын хэмжээнд төрсэн байна. Их сайхан байна. Энд бол яалтчгүй Аясан салхи өрнөлөө хамгийн өндөр нэгт байгаа гэж би бодож байна. 84 оноос хойш одоо хүртэл метал хөгжмөдөө үнэнч өөрсдийнхөө цэвэр хүсэл эрмэлзэл зорилготойгоор явж байгаад нь талархаад урших үнэ. Аясан салхи хамтлагийнхандаа Pretty Cycle хамтлагийн зүгээс 40 жилийн баярын мэндийг хүргэж байна. За 10 хамтлагийн зүгээс Аясан салхи хамтлагийн 40 жилийн хойд нь маш гал халуун баярын мэндийг хүргэе мөн үеийн байсан өмнөх гишүүд одоо байгаа гишүүд та хэдэ бүгдэнд нь 40 жилийн баярын мэндийг хүргье. 40 жилийн түүхтэй Аясан салхи хамтлагийнхаа залгамж халаа болоод явж байгаадаа маш их баяртай байна. Global Rock Club хамтлагийн ахлагчийн зүгээс мөн хамтлагийн залуусынхаа өмнөөс Аясан салхи ах нартаа 40 жилийн мэнд хүргье. Булсар хамтлагийн зүгээс Аясан салхи хамтлагтаа 40 жилийн баярын мэндийг хүргэе. Манай Монголын метал хөгжим бол ер нь дажгүй хөгжиж байгаа гэж би боддог. За одоо мэдээж энэ гадаадсан хамтлагууд маань сүүлийн үед бол одоо гадаадад янз бүрийн фестивалд оролцдог болсон. За дотоодынхаа янз бүрийн фестивалд оролцдог болсон. За энийг би юу хэлж чинь гэхээр манай метал урлаг маань ер нь гадагшаа гарахад болцсон байна гэж би үздэг. За Аясан салхиуд бол ер нь бол 3 удаа Оросд очиж тоглосон. За Оросд очиж тоглоход би их дуртай байдаг. Яагаад гэхээр Оросын маань одоо хөгжийн тэмцээн фэнүүд бол метал хөгжийг маш сайн мэддэг. Ер нь бол манай залуучууд бас хор бүрнээ бодож байгаа. Оросд тийм ээ Оросын метал фестивал дээр Монголоос нэг хамтлаг ирсэн гээл тэгэнгүүт хоорондоо тэд нар мэдээж үйл ойшоосон ч юм уу бид нарыг нэлээд одоо гэсэн байдалтайгаар угтаж авсан байх. Гэхдээ тоглолт дууссаны дараа юу болсныг бас тун удахгүй бид нар тэр аяллаа бичлэгийг бас залуучуудтай маш гайхалтайгаар хүргэх болно. Тэгээд яг зэрэгтэл жишээлбэл та нарыг хөгжмийг сонсоод ямар хөө байв? Ингээ шууруу. Яг эхлээл бид нарыг очиод хөгжмөд оруулах гээд очингууд нэг бүгд хараастай те. Монголын метал хамтлаг ирсэн. Хүлээгээстэй. Бүгд дээшээ доошоо хараастай. Өөрөө юу ийдгийг дуучин дуулга за энэ одоо юу гитарч за гэл бид нар тэгж хүлээж авсан те. Тэгээ яг нэг саунд чек хөгжим дууралтан дээр бид нар 6-аад нь тоглох байсан л да. Гэтэл нөгөө хамтлагууд чинь манайхыг сонсох гээд Монголыг гар гэдэг байгаа байхгүй. Тэгээ бид нэр хоёрт нь шууд эхлээ гарч байгаа байхгүй. Тэгээ нэг дугаар тоглосон. Тэрний дараа бол ийм болсон гармаар барайстай, магтаастай. Бид нар анхныхаа тоглолтын дээр очиад Оросд бол жинхэнэ үнэлэгдсэн. Монголд тэмээ нөгөө нэг эсхэг гэрэл байдгийн баг гэж бодсон чинь Монголд ийм мундаг метал хамтлаг байдсан байна гэд Оросын хамтлагууд ярьж ирсэн. Одоо 2 цагийн дараа бид нар гарлаа. Дайш метала. Танай хамтлагийн тоглолт надад маш их таалагдсан. Ерөнхий дууралт чинь их таалагдлаа. Микс байдлаар. Тэгээд дууралт нь мэдрэмж цайтай. Та нар өөрсдийн үндэсний онцлогийг шингээж өгч чадсан байна. Жинхэнэ утгаараа хүнд метал болсон байна. Тийм шүү. Үргэлжлүүлсэн явдал чинь маш их баярлалаа. Үнэхээр сайн байна шүү. Та нарт баярлалаа. Get your
Энд бас би нэг юм хэлээ. Айсын салхи 1984 онд байгуулагдсан. Дэлхийн металл хөгжим бол 80-ад оноос эхэлсэн. Тэгэхээр манай Монголын металл хөгжим бол ер нь дэлхийн одоо энэ металл хөгжимтэй энэ зэрэгцэж гарч ирсэн хоцрогдоогүй гэж би барахтай. За хоёрт нь болохоор манай урд туршууд одоо маш том хүчрэг улс байна. Тэдний металл хөгжим бол ерөөсөө 90-ад оноос л хөгжсөн шүү дээ. 90-ад оноос. Тэгэхээр чи манай Монголын металл хөгжим бол тэднийгээ төрүүлсэн л байгаа байхгүй юу? Бидний Монголын рок сонсдог тэнгэрлэг залуучуудыг анх айсын салхи урайлан тэднийг сүлд хямар гэр рок хөгжмөд анх ойлгуулж, мэдрүүлж сонсгосон анх би ч гэсэн тэр үед рок, pop, эстрад, рэп жахна хип-хопыг би сонирхож байхад айсын салхин тэр нүргэн тэр бөмбөрийн их шиг аль эрт дээр их хадаас ирсэн тэр дайн дулааны тэр бөмбөр нүргэн их хингэлгийг айсын салхи тэгэд бас тоглож исэн би мэдэрдэг, шүтдэг, би бас хайлдаг. Тэр дунд нь тэнгэрийн цахилгаан мэтэр гитар, дээрээс нь манайхан тэр бөөгийн хэмрээ тэр дээдтэй дээд тэнгэрээс уулзж байгаа, газарт бууж байгаа тэр хоолой бүрт манай айсын салхихан уулгаж ирж дуулж исэн. Бид нар одоо Чех, Словак улс гэж Чех, Новичийн хотод багт сураад тэнд одоо хөгжим сонсоод металл хөгжим гэж ийм хөгжим байт юм байна. Металл рок гэж хүний яг мөн чанар байд юм байна. Металл рок сонсон хүн бол хүнийхөө төлөө айгуу сайхан сэтгэлтэй байд юм байна. Дээр нь хөгжмийн маш нарийн тоглолт байд юм байна. Мэдрэмжтэй байд юм байна. Ийм байна гэдэг. Тэнд сонсоод бид нар одоо анх социализмын хүн очиж байгаа шүү дээ. Тэгээд энд ирсэн чинь манай айсын салхи металл хамтдаг гарцсан байна гэж. Бид нар очиж үзээ ямар хамтдаг гэсэн чинь манай энд юм байна. Айсын салхи хамтдаг байгуулсан. Одоо хамтгийн соол одоо манай энэ хоёр бол одоо Монголын металл гитарчд эцэг одоо металл эффектийг анх дуургаж байсан. Тэр үед одоо талбай дээр гарч ирээд манай энди инх тэгш маань нэг ингэж хашгирч байсан. Нэг задгаа тоглох болоо тэр үед чинь одоогоос 40 жилийн өмнө биш та нар бодол талбай дээр залуучуудаа ад жаргал гэдэг тэнгэрт биш та нарын гар дээр байна гэж хашгирч байсан. Тэгэд тоглолтоо нэгээд ингээд чеканик болсон нэг амар хэдэн хүүхдүүд гарч ирээд тоглосон. Би ингээд үзээ манай тэр үеийн одоо манай 40-50 мянган одоо рокуудын одоо мангас гэж ярьдаг. Жүүди маань амьд сэрүүн байсан. Жүүди байтаар зогсож байгаа ямар хүүхдүүд гараад ирвэ, ямар гоё юм бэ? Эднэрийн хувцсан мод ямар зэрлэг байна гэж хоёулаа шүтэл. Тэгэл би анх энэ айсын салхи гэдгийг анх цоорыг энэ сонсч ирсэн. Манай эндигийн хэлдгээр хаана оюуны потенциал өндөр байна. Тэнд рок юм хөгждөг гэж манай энди гэж хэлдэг. Тэрүүнд би баяртай явдаг. Айсын салхи нэрээр Монгол улсын түүхэнд бол рок попын түүхэнд бол өөрчлөлтийн салхийг авчирсан юм аа. Рок попын түүхэг бол үнцээр нь өөрчилсөн баггүй юу? Тэрэнд би бол маш их бахархаж явдаг. Айсын салхийнхаа нийт фэнүүд, айсын салхийнхаа нийт хамт олонд, айсын салхийнхаа андуудад бүгд 40 жилийн баярын мэндийг хүргэе. Айсын салхи өшөө рок дуу хөгэй шин өшөө дахиж Монгол улсад ихэд ихнэ үеийн 50 60 80 жижиг цорайтай сэрж өрөөж байна. За айсын салхи хамтлагтаа 40 жилийнхнээ баярын мэндийг хүргэж байна. Сидней хотоос Некро Марта хоёр одоо нэг тоглолт үзгээд тоглолт руу орохоо ингээд нийцэлж тэгээд уран бүтээлийн ажиллагчдаа тоглолт нь гоё болохоо enjoy. Cheers. 1992 онд үйлдвэрчний хэвлэлийн соёлын төв болон айсын салхи хамтлаг маань Зэвэржин Гуршгүй гам нартай анхныхаа тоглолтыг хийж байлаа. Энэ тоглолтыг 20 настай Гасмус гэдэг залуу 2 өдрийн тоглолтыг тасалбар худалдан авч үзэж байлаа. Энэ цаг мөчөөс эхлээд айсын салхи хамтлагийн шүтэн бишрэгч
болсон юм аа. Тэгээд өнгөрсөн хугацаанд Аясын салхи хамтлагийнхаа хийсэн баримтат кинонд оролцож байлаа. Аясын салхи хамтлагийн ахлагч Эндийнхээ бичсэн номонд өөрийнхөө чадлаар хувь нэмрийг оруулж явсан түүх бас бий. Тэгээд одоо 40 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа Аясын салхи хамтлагийнхандаа холын Герман орноос мэдчилж байна. Та бүхэнд хайртай шүү. Аясын салхи хамтлагийнхандаа хайртай шүү гэж хэлээ та. Аясын салхи 40 жил болохдоо бүтэн одоо метал хөгжим сонирхдаг бүтэн 5 үеийг одоо хүмүүжүүлсэн гэхээр бас арай томдсон л да тийм ээ. Бүтэн 5 үед бид нар энэ метал хөгжмийг сурталчилсан. Энэ бол бидний гавья. За энэ юу гэхээр за мэдээж 84 оноос 90 он хүртэл бол одоо 1-р үе гэж ярьж байгаа. 1-р үед бол дэмждэг хүмүүс нь бол манай хэдэн зурагчид, зураачид. За тэгээд гадаад дотоод нэг бас дипломат ажилтны хүүхдүүд мэдээж гадаадд сурж исэн тийм хүмүүс цөөхөн хүмүүс дэмждэг байлаа. За ингээ 90 он болоод 90 оноос 2000 он хүртэл одоо арчил хөгжөөд хөгжим маань бас чөлөөтэй боллоо. Бид нар ч гэсэн үүсмээсээ оргуулад одоо өөрсдийнхөө хүссэн одоо юмаа чөлөөтэй ингэ тоглодог боллоо. Гэхдээ бид нар бол тэр үед одоо бас одоо пенүүдгүй байсан. Манай Монголын метал хөгжмийн давлгаа бол 2000 оноос эхэлсэн. 2000 оноод бол одоо Роберт гэдэг нэг өрмийн залуу байсан. Тэр бол тэр талаар нэлээд хэм хийсэн байлээ. Манай Монголын шин залуу хамтлагууд маш ихээр тоглож эхэлсэн. Гэвч тэр нөгөө тоглож байгаа хамтлагуудынхаа тоглолтыг би хамтлагийн даваач үзүүлсэн. За манай орчин үеийн метал хүүхдүүд иймэрхүү тоглож байна гэж бид нэр очиж үзээд тэндээс ямар дүгнэлт хийсэн гэхээр за орчин үеийн хүүхдүүд маань бол одоо хамтлагийн нэр нэг том байна. Аюул том одоо нэр нь хэлээд яг мангар том нэртэй гэсэн мэт тоглож байгаа хүн маш муу байсан учраас би хамтлагийнхаа хэлжээ. За орчин үеийн маань металууд ийм байх шүү дээ. Одоо бид нар тоглохгүй болохгүй нэ. Ингээд бид нар чинь аль 97 оноос бид нар дэт метал тоглох гээд шийдсэн бэлтгэлд орсон байсан. За ингээд энэ бол 2 дахь үе. За ингээд 2000 оноос 2010 хүртэл одоо 3 дахь үе гэж хэлж байна. 3 дахь үе гэдэг маань яг одоо нэг бид нэр 2004 онд жинхэнэ анхныхаа үхлийн метал концертаа тавиад за эндээс бол манай пенүүд бол маш уран зориг орсон. Энэ бол яг бидний өгсөн хамтлаг мөн байна. Эдгээр чадчихин. За ингээд энэний дараа маш олон хамтлагууд гарч ирээд энэ бол 3 дахь үе манай метал хөгжмийн хамгийн гоё цэцгэлж өгсөн үе юм. За тэр үед одоо гарч ирсэн одоо шин залуу хамтлагийн хөгжимчид одоо бол том хөгжимчид болсон, том мундаг болсон тийм байгаа. За 4-р үе гэх юм бол яг 2010-аас одоо 14 он 2020 он хүртэл байж болно. За энэ үед бол одоо манай шинэ хамтлагууд бол маш ихээр гарч ирсэн. Энэ бол 4 дахь үе. За ингээд 5 дахь үе гингүүд чинь одооноос эхэлж гин гэж үзэж байгаа юм да. Ягаад гэвэл одоо бол манай метал сонирхдаг залуучууд бол маш их болсон байна. Маш их залуучсан байна. Энэ бол одоо бидний 5 дахь үе гэж байгаа. Эдгээр маань одоо баг Аясын салхигаа сайн мэдхгүй те. Нэрийн дуулж яснаас бол биш. За Аясын салхигаа сайн мэдхгүй тийм шин залуучууд маш их гарч иж байгаа. Тийм болохоор Аясын салхи бол бүхэл бүтэн 5 үеийг одоо метал хөгжмөөр одоо хүмүүжүүлсэн, метал хөгжмийг зурчилсан, метал хөгжмийг тасралтгүй тэднэртэй үзүүлсэн. Энэ бол бидний Аясын салхиын гавьяа юм. За ер нь Аясын салхи хамтлаг бол яг old school death metal стилээр нь тоглож байгаа. Яг одоо ингээд цаашаа black metal, gothic metal те speed metal гэдэг ингээд аягүй болон power metal юу төл жанр зөндөө хуваагдаж байгаа.
одоо буртал, slamming буртал дэд металл, гутурал дэд металл, slamming гэдэг бас шин дэд металлын бүр шинэ урсгалууд одоо гарч байгаа Монголч гэсэн одоо залуучууд их тоглож байгаа. Энэ хөгжмийг сонсоод бид нэр ингээд тоглолтын дээр үсэрч хараагаа цаваад мош бит, circus beat хийгээд ингээд мөргөлдөж унаал хүмүүс харахад яг сонсдгүй хүмүүс жоо хоол мөж гаргадаг боловч энэ бол одоо тэнд асрэгцлийн таашаал авч байгаа. Дээр нь энэ хөгжмийг сонсож тэгж хөгжмөө мэдэрснээр эргээд стресст орох ч юм уу те депрессээс маш их өндөр хувьтай сэргийлэх боломжтой болдог. Энэ бол баг одоо бясалгалын нэг хэлбэр гэж ерөнхийдөө бүр сэтгэл зүйч хүмүүс бол тодорхойлсон байдаг л та. Бантал хөгжим бол миний бараг л батарей бараг эрч хүчний батарей гэж зарим хүмүүс ярьдаг л юм сонсдог хүмүүс. Танай хамтлаг одоо ийм харгас хэрцгий хүндэм тоглодог мөртлөө танай нэрчи ямар сон зөөлх юм аясын сэл гэж хүмүүс их асуудаг. Би асуултанд нь ингэж хариулдаг юм л да. Яг нь антоним гэж байдаг. Сайн эсрэг үг бол муу. Цагааны эсрэг үг бол хар. Тэрнтэй адилхан аясын салхин эсрэг утга бол үхлийн шуурга юм аа. Аясын салхи хамтлаг байгуулагчийн цагаас хойш 40 жилийн хугацаанд нийт 5 концерт тавьсан байдгийг байна лээ. Хүнд металл урсгалаар тоглож хамтлагууд бол тэгж хэмжээний тэгж концерт тийм тавьдгүй 40 концерт. Тэгээд энэ 5 концертийнхаа хамгийн ихний концерт нь одоо бид нар эд залуухан хүүхдүүд байхдаа анх тавьж ирсэн концерт юм байгаа. Бид өөр замаар явна гэдэг концерт. Тэгээ хоёрдугаар концертнууд тэр бид өөр замаар явж байгаа юм чинь шуурга болох ёстой гэдэг. Хоёрдугаар концертын шуурга гэж мэрсэн. Тэгээ гуравдугаар концерт нь болох тэр зэвэрч нууршууган гэдэг. Дөрөвдүгээр концерт нь болох тэр саран доор хавсаат гэдэг цэвэр хүнд металл стилээр хийгдсэн тийм концерт байгаа. 5 дугаар концерт нь дорн зүгийн сашиг гэдэг одоо тоглож байгаа манай концерт байгаамаа. 5 концертын нийт одоогийн байдлаар 100-аад гаруй дуу хийгдсэн байдаг юм байлээ. Байгуулагчсан хугацаанд бид нар 2 цамаг гаргасан байдгийн. Тэгээд бас мөн нэг пянз гаргасан байгаа. Энэ бол манай хамтлагийн хувьд бол бас нэлийн биднээсийн одоо бас хамаг байдаг зүрх сэтгэлээ гаргасан том хөдөлмөр болсон гэж бид нар боддгоо. Аясын салхи хамтлагийн 40 жилийн хугацаанд хийсэн энэ бүх уран бүтээл, энэ бүх концерт, энэ дуу бүх юм ингээд Монголын металл хөгжмийн түүхэндээ цаашдаа ингээд алтан үсгээр бичигдэн үлднэ гэдэгт одоо бид бүгд бол эргэлзэхгүй байгаа. Тэгээ энэ аясын салхигийн 40 жилийн хугацаанд байсан 80-аад он 92,000 одоо өнөөдрийг хүртэл байсан үзэгч сонсогч фэнүүдэд баярлалаа гэж аясын салхи хамтлагийнхаа өмнөөс хэлмээр байна. Яагаад гэвэл энэ хөгжим бол их хүнд, их хэцүү, нэг тийм хэр баргийн хүн сонсоод байж чаддгүй энэ хөгжмийг ингээд сонсоод аясын салхийг дагаад ингээд үзээ, концертыг үзээд аясын салхи хамтлагт ингээд үнэж фэн байж явдаг нийт сонсогчдоо баярлалаа гэж дахин хамтлагийн зүгээс хэлмээр байна. За ингээд Монголын металл хөгжим мандан бадрах болтугай. Аясын салхи, аясын салхи, аясын салхи. Peace and all,
Энэ хэвд ингээ гараад ирэнгүүт чи ингээ юу руугаа камер руу дагуулад үү? Тий, дагуулад ингээд жоох ингээд. Дүүлрүүгээ бүр хаалсан. Юу өстэй синсиг л их муухай дууд болдог хүмүүс биш үү? Ямар айхтар. Дэх 1984 онд Монгол улс үзэл сурталчилын төмөр торны ард байхад Аясын салхи гэдэг хамтлаг Монголд металл хөгжмийг эхлүүлсэн байдаг. Үүгээрээ Монгол дахь металл хөгжмийн түүхийг эхлүүлсэн байдаг. Энэ 40 жилийн хугацаанд Монгол улсад металл хөгжим эрчтэй хөгжиж Аясын салхиас хойш олон шинэ металл залуу хамтлагууд гарч ирсэн байна. Монгол дахь энэ металл хөгжмийн энэ том хөдөлгөөн хүчтэй өрнөж байна. Цаашиж хүчтэй өрнөсөөр байх болно. Ингээд
металлтай урагшаа. Come on, let's go, mark it down.